сайн байна уу? Удаан завсарсны дараачийн ярилцлага хийе гэж шийдсэн юм аа бид нар тийм ээ. За энэ өнөөдрийн сэдэв бол нийгэм эдийн засаг улс төр бидний ирээдүйн өнөөгийн бодит нөхцөл байдал гэсэн ерөнхий сэдвүүдээр ярилцсанаа. За ийм асуулт байна. Үнэн бодит бус хуурмаг тархины угаалга манипуляц гэж ярихлаар хүмүүс энэ тэгээд юу нүү байгаа юм бэ? Ямар хор хүмүүсттэй юм бэ? Нэг хэрэгсэхгүй. Тэр тундаас өөрөө тунгаагаад үннийг олоод байгаа нь төрөлтөн хүлээж авдаг өөртөө хамаагүй юм дээр. Эцэстээ энэ бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системтэй тарих угаалтын хол уршиг нь яг юу юм бэ? Ер нь 90 оноос хойш манай ардын бол өнөхөр зөвхөн нэг талын одоо мэдээллийн бүсэлтэнд байж ирлээ шүү дээ. Би мэдээллийн бүсэлт гэж юу яриад байна гэхтэй зэрэг чинь ганцхан төрлийн мэдээллийг олон сувгаар өгöd байгаа учраас хүмүүс сонголттой юм шиг тэрийг хүлээж аваад бүр тэр улсуудын ярьж байгаа хэсэг хугацааны дараа өөрийнхөө бодол санаа мэтэр хүмүүс хүлээж авдаг болсон өнөөгийн бол маш том эмгэнэлүүдийн нэг байхгүй юу. Улс үндэстэн олон нийтийг бол удирдлагын цуглууд юуг яаж ойлгож юм тэд нар ямар уур амьсгалаар амьсгалж байна гэдгийг л далдаас залдаг байхгүй юу. Энэний тулд бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бол ашигладаг. Өнөөгийн ялангуяа ардчилсан Монголын энэ капиталист бол энэ орчинд байгаа мэдээллийн хэрэгслүүд бол үе олноор нь хүмүүсийг одоо монхруулан зөвхөн тэр цаана хошигны цаанд байж байгаа улсуудад хэрэгцээтэй тэр бол одоо голдролоо байнга чиглүүл залж яхад чиглэсэн ийм л зэвсгшүү дээ. Хүн бол одоо чинь байгалаас эцэг гэхээс заяасан үнэхэр сайхан одоо оюун санаатай үнэхээр сайхан бие цогцтой байлаач гэсэн тэр бүх одоо боломжуудыг нь тэр хүний толгойд бол бүрэлдүүлж байгаа. Ямар нэгэн асуудал арах бол тэр ойлголт төсөөллийг нь далдаас бол бүрэлдүүлэх замаар тэрийг тэглэх энэ л бодлого байхгүй да. Тийм учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа энэ мэдээллийг хамгийн гол нь юуг одоо чинь чухам юун зөв юм, юун буруу юм гэдгийг бол бид нар ялгаж салгаж ойлгохын тулд бол системтэйгээр энийг бол судлах. Ялангуяа бол зөв одоо шудраг хүмүүсийн бичсэн нийтлэлийг зөвхөн унших биш тэрийг ухамсарлаж ойлгох тэгээд тэрүүгээр амьдрах хэрэгтэй байхгүй да. Тэрийг зарчмаа болгож амьдрах хэрэгтэй. Тийм учраас бол өнөөгийн одоо энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ялангуяа бол 1990 оноос хойш бий болсон энэ одоо хувийн эзэдтэй гадны бол одоо чинь янгалан төрлийн сангууд байна. Мөн бизнесийн олон одоо чинь компаниудын хандив бусад одоо реклам сурталчилгааны мөнгөөр амьдрдаг энэ хэрэгслүүд бол эрх чөлөөтэй байх ямар ч боломжгүй байхгүй бид нар. Ягаад гэвэл бол тэр компаниуд нь тэр мөнгө өгж байгаа улсууд нь тэр мэдээллийн хэрэгслийн одоо редакцийн бодлогыг бол одоо тодорхойлж байдаг. Зөвхөн тэр улсуудад ашигтай энэ мэдээллийг бол одоо түгэж байдаг. Энэ ч учраас бол 27 жил бол манай ард түмэн нэг талаасаа ардчилсан хувийн эзэдтэй чөлөөт их одоо мэдээллийн орчинд яваад ирсэн хэрнээ өнөөдөр үлгүүрээр юм мэдж байгаа улсууд маш цөөхөн байгаа. Ямиг ялангуяа ойлгож байгаа, ухамсарлаж байгаа. Энэ байдлыг засаж залруулах хэрэгтэй гэдгийг бүгд ярьж байгаа боловч яагаад гэдгийг сайн ойлгосон биднэрт өөр гарц байхгүй юм байна. Манай улс үндэстэнд өөр гарц байхгүй юм байна гэдгийг ойлгож байгаа ийм хүмүүс маш цөөхөн байгаа шүү дээ. Одоо ардчилсан эрх чөлөөтэй энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол би дахин хэлэхэд эн чинь үе олноор нь хүмүүсийг хөнөөх энэ зэвсэг болгоцсон. Зэвсэг болгоод хувиргацсан байгааг бид нар ойлгож ухаарлах хэрэгтэй байхгүй юу? Мэдээж 90 онд бол болсон энэ төрийн эргэлтийн дараа манайд бол орж ирсэн барууны Америк тэргүүтээ барууны орнуудын үзэл суртал бол дэлхийн бөмбөрцөг өнөөдөр бол нүүбийн одоо чинь 200 орчим улсуудыг бүгднгийн бол одоо ингээ барьцсан байж байгаа. Ихэнх улсуудын одоо өөрийнх нь иргэшээл барьцсан байж байгаа. Тэр байгалийн баялаг хүн ардынх нь бол хөдөлмөрийн одоо ажиллах хүч мөн эрдэм боловсролыг нь цөлмөж байгаа. Энэ хитгэн бол одоо англосаксон гэж бол энэ гүрнүүдийн доторх бол одоо чинь хитгэн энэ санхүүгийн энэ бүлгэллүүдийн л одоо явуулж байгаа ажиллагаа шүү дээ. Энэ бол тийм учраас би дахиад бол хэлэхэд ер нь бол энэтэй тэмцэхийн тулд би дахиад хэлэхэд ямиг зөвхөн бол үзэж сонсож бишээ. Ямиг уншаад эргэцүүлэн бодох хэрэгтэй. Өнөөгийнхэн бодит байдалтай холбоод манай одоо нийгэм маш олон асуудал хоримтлагдсан учраас тэр олон асуудлын дундаас 1, 2, 3-ыг нь бол аваад ингээд ярьлаач гэсэн бусад асуудлууд нь үлдчихэд байгаа учраас ерөнхий одоо өөр амьсгалыг нь бид нэр яриад байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэг бол одоо чинь
цаг байд юм бол тодорхой жишээнүүд бол авч бол ярьж болж байгаа байхгүй юу гол нь. Тодорхой асуудлууд төр хүмүүсийн анхаарлыг чиглүүлэхээс нь илүү ерөнхий бол дүр зургийг л ярих хэрэгтэй. Тэр дүр зургийг ойлгоцсон хүн бол ямарваа нэгэн юмний тодорхой бол одоо гол логикийг нь ойлгоцсон байхад жижиг бол одоо фактууд бол уже чухал биш болоод хувирчдаг шүү дээ. Гол нь тэрийг л бид нар ойлгох гэж одоо зориод байгаа хэрэг шүү дээ. Нийгэм, боодын нийгэм, феодалын нийгэм, социалист нийгэм, одоо капиталист нийгэм гэдэг. Бүхэл нийгмийн асуудал, хүний аз жаргалын асуудал бүрэн төгс шийдэгдсэн нийгэм цаг үе гэж байгаа тийм. Гэхдээ нийгэмд шударга ясны эзлэх хувьд тухайн улсын ирээдүй, өнөөгийн амьдрал, хэдийн төлөв, сайн муу, зөв буруугийн дэс зэргээр тухайн нийгмийг хэмжиж болох байна. Өнөө цагт бид хүн нэг бүр өөрийнхөө хэмжээ, ухааны хэрэг бодоод түүнийгээ төрлийн үнэн зөв гарцыг олсон гэж илт сурталчлан зүтгэх болжээ. Иргэний нийгмийн зарим төлөөллүүд янз бүрийн тэмцэлчд, цаг зуурын улс төрчид, нийтлэгчид та энэ талаар юу? Бид ер нь бол 1990 оноос хойш бол Монгол улс бол мэдээллийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Мэдээллийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан гэдэг бол манай хүмүүс иргэдийн тухайн асуудлаарх бол ойлголт төсөөллийг нь бол үнэн бодит байдлаас салгаад зөвхөн манай улс орныг бол далдуур эзлэн авцсан байж байгаа. Мөнгө санхүү, үзэл сурталаар нь эзлэн авцсан байж байгаа. Энэ харийн улсуудад хэрэгтэй байгаа. Яг тэр өнцгөөс асуудлыг ойлгодог, тэр өнцгөөс ярьдаг ийм болчиход байна шүү дээ. Тэр одоо улс төрч гэд байгаа. Тэр одоо энэ нийгмийн зүтгэлтнүүд олон нийтийн одоо энэ хөдөлгөөний улсууд гэдэг энэ улсуудаар зориудаар буруу юм яриулдаг байхгүй юу да. Зориудаар тэд нар бол хэсэг хугацааны дараа тэр ярьсан урд нь бол ярьсан юмнуудаа буруу байна гэдгийг бол ойлгож мэдсэн ч гэсэн тэр мэддэм бол мэдэхгүй зөндөө байгаа. Мэддэм бол тэд нар буцах эргэх тийм бол одоо боломж үлдээдэггүй байхгүй. Ягаад гэвэл тэд нар олон нийтийн өмнө, олон хүмүүсийн өмнө бол олон юмар бол худлаа ярьсан тийм үү? Тэгээд тэр нь бол амьдрал дээр бол ямар байгааг бүгдээрээ ингэж харж байгаа ихэнх хүмүүс бол тэрийг бимний буруу ээжээ. Би энэ дээр төөрөлдөжсэн, би энэ дээр эндүрсэн байна гэж бол хэзэж хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас чинь нөгөө улсууд чинь нөгөө буруугаа бол улам зүтгүүлээд байгаа байхгүй да. Буруугаа зүтгүүлнэ гэдэг бол өчөөхөн баг бурууч юм бол тэр хүний алхам тутамд тэр буруу нь улам томроод байгаа байхгүй да. Тэгэд ингэж явсаар байж байгаа одоо манай улс үндэстний өнөөгийн энэ өхөөрхөлтэй байдлын хамгийн гол одоо гашуун эмгэнэлтэй одоо байдлын нэг шүү дээ. Энэ бол хүмүүс бол эцэг эхээс өгсөн одоо саруул оюун ухаан имийг бол зөвхөн унших биш, ойлгох, ухамсарлах, бүр мэдрэх тэр боломжоо бол хүмүүс бол одоо тэр болгон ашиглахгүй байгаа учраас тэрнээс өмнөөс боддог улсууд байгаа шүү дээ. Одоо Монголын шилдэг нийтлэлчдийн сайт гэдэг байгаа шүү дээ. Одоо тэр Баабар гэдэг этгээдийн тийм үү? Тэр бол хүмүүсийн өмнөөс бодоод байгаа юм шиг хүмүүс. Би одоо жишээ нь бол өнөөдөр ном уншиж яах юм? Тэртээ Баабарын одоо жишээ нэг 7 хоног ч юм уу нэг 2-7 хоногт гардаг нийтлэлийг уншихад тэгээд юмнууд ойлгомжтой болсон. Үгүй байхгүй да. Эдгээр чинь яг нөгөө нийгмийн инженерчлэл тийм үү? Нийгмийг бол инженерчлэл гэдэг чинь бол зөвхөн тийм хоёр нэр томьёо өгсөн болохоос нийгмийн дандаа бол тархийг угаах. Тархийг угааж болох хүмүүсээ дандаа өөрснөөр нь буруу үйлдэл хийлгэх. Тэгээ өөрснөөр нь буруу үйлдэл хийлгэснээс тэр ард түмэн өөрөө өөрийгөө бол одоо чинь устгах зам руу өөрөө зүтгээд байгаа болох гэждэг байхгүй юу? Олон. Чиний сайн асуусан асуултанд бол ингээд хэлэхэд хүмүүс хамгийн гол нь бол одоо чинь имийг чи мэдэхгүй бол мэдэхгүй байна гэдгийг бол надад одоо чинь хангалттай мэдээл алгаач гэдэг юм уу тэгэж бол ярих хэрэгтэй гэж би боддог байхгүй боддог хүн бүхэн бүгдийг мэдэх албагүй байхгүй да гол нь бүгдийг яг бүр одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсээ ярих хэмжээнд бол мэдэх албагүй гэвч урдаас нь одоо чинь ямар нэгэн одоо чинь камер одоо ингээд микрофон тавих зэрэг хүмүүс зөвхөн өөртөө бол санагдаж байгаагаараа яриад байдаг байхгүй гэж санагдаж байгаа юм чинь бол бодит амьдралаас шал ондоо тусдаа юм байхгүй да. Тэр нь санагдаж байгаа гэдэг чинь тэр хүний бодолч биш байхгүй да. Тэр хүмүүсийн бодолд бол одоо манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжаад гадныхны бол суулгацсан байж байгаа тэр тархины болгыг л тэр хүн өөрөө бол одоо чинь олон дахин хувиргаад байгаа байхгүй. Ингээд ажиглаж яхад бол манайх олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ ярьж байгаа улсуудын нэг хүний төөрөгдөл, эндүүрэл тийм үү?
Тэр юм нь бол хичнээн олон 100 мянган хүний бол төрөл эндүүрэл болчихж байгаа байхгүй да. Ер нь бол энэ дээр бодног зүйлийг хэлэхэд бол манай одоо энэ ихтэй сургуулиудад үзэж байгаа санхүү, эдийн засаг, нийгмийн талын бүх одоо юмнуудыг харж байгаа. Тэр бол бүрэн тархиныг болгохгүй. Бүрэн тархиныг болго. Би энийг бол хариуцлагатай хэлэх. За яг энэ холбоотой асуулт байна. Олон интернетийн олон нийтийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарих бод санаагаа оддуулж байгаа олон түмний хувьд ер нь найдлага нь юу юм бэ? Ойр зүрийн хин нэгний халаас болох, засгийн газрыг өөрчлөх, их хурлын гишүүдийг нь өөрчилчихвэл бүх зүйл өөрчлөлтөө сайхан болоод явчих гэсэн найдлагаар өдөр тутмын хүний нийгмийн амьдралаа өнгөрөөж байна. Эсвэл эдийн засаг улс төрд тэр энэ хуулинд үндсэн хуульд ч юм уу тэрийг засчих юм бол тэгээд бүх зүйл сайхан болчихно гэж тийм ээ. Ганц нэгэн хүн, ганц нэгэн хууль бүх байдлыг муутгаад байгаа юм шиг гинэн ойлгож өрөөлөгч өөрсдөө хуурч байна. Энэ ойлгож байна. Тиймээс тэр өөрчлөлт гэдэг найдвараар олон сонгуул, олон ч халаан сэлгээ алга ташин дэмжин хүлээж авдаг боллоо. Ард түмний гинэн найдлагын талаар та юу гэх вэ? Бид нар бол тун их одоо хөөрхилтэй байдалд орчод байна. Хүмүүс өөрөө бол 27 жил би дахиад хэлэхэд өөрснөө юм бодохгүй 20 жил болцсон байна шүү дээ бид нар. 20 гаруй жил болцсон байна. Тийм учраас тэд нар дандаа хүнээр хэлүүлэх гээд байгаа байхгүй. Энэ амьдралаа бол өөрийнх нь бол одоо нүдэн дээр нь болж байгаа юмны цаад мөн чанар, цаад зориг тэр цаад агуулгыг бол ойлгохгүй зөвхөн хэлбэрийн хувьд хараад байгаа байхгүй. Хэлбэрийн хувьд. Яг ийм байдалд хүрэхийн тулд барууны тэр нийгмийн инженерчил гэдэг юмыг ашиглаад байгаа. Энэ нийгмийн инженерчил гэдэг бол тухайн нийгмийг бол одоо салган бутаргах, хүмүүсийг одоо бие биенээс нь холдуулах энэ алхмуудыг л шат дараатай бол олон жил явуулж ирсний улмаас манай ард өнөөгийн ийм хүнд хэцүү нөхцөл байдалд бол орчод байна шүү дээ. Эн чинь бол өнөөгийн бидний амьдралын асуудал биш. Энэ бол бидний үр хүүхдүүдийн ойрын ирээдүйн Монгол улс үндэстний тун ойрын ирээдүйн чухал асуудал байхгүй юу? Бидний өнөөдрийн яриад байгаа. Тийм учраас бид нар бол одоо өөрсдөө имийг ойлгож ухаараагүй гэж яаж тэмцэл хийж болох юм бэ? Боломжгүй шүү дээ. Одоо бид нар эндээс бол хөтлөөд хаана хүрэх гээд байгаагаа мэдэхгүй бид нар цорын ганцхан гарц ийм зам байна гэдгийг хүмүүс ойлгож ухамсарлаж мэдрээгүй байхад бид нар тэмцэл хийгээд яах юм бэ? Тийм ч учраас хүмүүс бол энийг маш хялбарчлаад нэг хэсэг улс төрчдийг өөрчилжүүл бүх юм сайхан бол. Ингэж 27 жил бол одоо бид нар өөрийгөө өөрснийгөө хураад байгаа байхгүй. Энийг бол одоо нийгмийн ухаанд бол конформистууд гэд нэрлэдэг л дээ. Тэр чинь аялдан дагагч нар гэсэн үг байхгүй. Зөвхөн тухайн тэр нөхцөл байдалд л одоо чинь зөгцөөд тэгэл явж ивэл бол одоо бусд нь надаас бусдад хийчих байх. Би л оролцохгүй. Хин нэг нь энийг бол засаа залруулад сайхан болгочих бидтэй гэсэн энэ одоо сохрог ордлогоор бид нар 27 жил бид нар өөрсдийгөө хуурч явлаа. Одоо ч юу яаж ашиг сохрог маягтай болж байна. Угаасаа тэр чинь тийм л байсан юм чинь. Одоо манай улсууд ингэж байгаа шүү дээ. Бид нар бол ардчлалыг буруу байгуулчлаа гэж бодож байгаа. Ардчил гэдэг үгийг би тайлбарлаад байгаа шүү дээ. Ардчил гэдэг нь демокраси гэсэн үг байхгүй. Манай ард түмэн бол хэмиг тандаа монголчлох гэж оролддог. Демокраси гэдэг үг бол цэвэр зохиомол үг. Өвөө эмээнээрээ сайн эцэг гэхээсээ хэрэг асуудын бол ердөөсөө энэ чинь 60-аад оны сүүлчийн үеэс л бол Монгол хэрэнд орж ирсэн чилэл гэдэг бол давгар залгасан ийм зохиомол. Энийг өөр юунд ч хэрэгжилж болохгүй үг байхгүй да. Гэвч өнөөдрийн байдлаар энэ чинь арчил гэдэг чинь хүн бүхэн тор бүрдээ өөрийнхөө ойлгоод байгаа байхгүй. Бидэрт ямар ч зориг байхгүй да. Зориудын ийм бол нийгмийн инженерчлийн мем гэдэг байхгүй. Энэ чинь бүр мем гэдэг нэртэй. Ийм золбин одоо ийм ойлголт үгийг бол нийгмийн оюун санаанд бол зугуухан нэвтрүүлдэг байна л да. Тэгээ хүмүүс бол одоо ингээд би ингэж ойлгож байсан, чи юу гэж ойлгож байсан гэд бүгдээрээ бол өөр ойлгож яваад өчнөө цаг хугацаа өнгөрөөд маш их юм алдаад зарим юмнуудыг эргүүлэх боломжгүй болчиход байгааг бид нар ойлгох ёстой байхгүй. Би сайхан нэг кино үзсэн юм да. Тинкол гэдэг. Уул нь арчил гэдэг бол одоо арчлыг анх Америкт одоо миний манайд одоо бүр өөрөөр ойлгоод болсон. Анх
нэвтрүүлэхдээ одоо хар арснууд ярих болох тийм үү? Хүмүүсийн хөдөлмөрийн цагийг багасгах, хүмүүс тэгш хэрэгтэй байх. Гэхдээ арчил гэдэг үгийг бас хэрэгжилж байна. А тэгтэл манай арчил ирэнгүүд байгаагүй боочдог бий болж тийм үү? Ядуу баяны ялгаа ихсэн. Яг нөгөө нэг боолын за бараг л боолын нийгэм. Тэгсэрнээ энийхээ ардчлал гэж яриад алгаад шатдаг. Тий, ер нь бол одоо ингээд барууны одоо ингээд хэвлэлүүдийг уншиж яхад барууныхаж гэсэн бол яг тийм тогтсон ойлголт бол тэднээс ч гэсэн байхгүй шүү дээ. Хүмүүс бол одоогийн бол байж байгаа тэр зээлээр амьдарч байгаа нийгмэл ардчил ийм байдсан байх л гэж хүмүүс зүгээр өөрийн гэсэн ойлголт төсөөлөлтөл байгаа болохоос биш яг ардчил гэдгийг бол үнэхээр бол одоо чинь юу байсан гэдгийг анхны их сурвалжийг нь анхны их усүрийг нь хаана үүссэн ямар нийгмийн тогтцоо юм бэ гэдээ ингээд үзэхдээ зэрэг чинь тэр бүр бол одоо дээр үеийн эртний бол грекэд байж исэн тэр чинь зөвхөн бол нийгмийн одоо чинь 20-30% 70% бол одоо дарлж исэн боолын нийгэмдэр тогтож исэн нийгэм байхгүй да ардчил демокраси гэдэг демос гэж байгаа шүү дээ демос. Засаглалын хэлбэр биш аа нийгэмч биш. Тийм зүгээр засаглалын тэд нар чинь засаглалын хэлбэр гэдэг бол заавал өөрийнх нь агуулгыг бол дагуулж явдаг. Агуулга нь болоход зэрэг чинь боолын нийгэм байхгүй да. Өмч хөрөнгөхгүй хүнд бол ямар ч одоо эрх мэдлэггүй өөрийнхөө бол одоо чинь тэр дуу хоолойг бол нийгэмд хүргэх ямар ч бололцоо байгаагүй байхгүй тэр. А гэвч хүмүүст бол зүгээр тийм юм шиг ойлголцож тэнийг тийм багцаа ойлголт өгчөж байгаа байхгүй да. Одоо бол манайхан бодохтой зэрэг чинь одоо арчил гэдэг чинь ердөөсөө ингэ яваал байвал хизээ нэгэн цагт хүргэх юм байна. Арчил гэдэг чинь ямар нэг юмний одоо эцсийн зорилго биш шүү дээ энэ чинь. Энэ чинь зөвхөн бол хэрэгсэл байхгүй да. Хамгийн гол нь бол нийгмийг ард түмэнд зүгээр нэг тийм хоосон горилго төрүүлж тэдний өнөөг ирээдүйг эзлэн авах гэсэн ийм бол харийнхны энэ нийгмийн технологи, нийгмийн зэвсэг байхгүй, нийгмийнхний олонхын эсрэг ганцхан зэвсэг байхгүй. Тийм учраас ямар нэгэн тухайн оронд бол одоо ингэж орж ирэхдээ тэр нийгмийн одоо нэг өчүүхэн баг хэсэгт нь нөгөө үлдсэн олонхийнхаа дээрэмд нь тонох бололцоог тавьж өгдөг байхгүй. Зориуд дээр санаатайгаар тавьж өгдөг. Тэр дээрэмдсэн олон чинь өдөр ирэх тусам бол нөгөө олонхоосоо тасраад тэгтээ зэрэг чинь бол тэр хоёр бол хоорондоо хязгаарч эвлэршгүй бол зөрчилтэй ийм дайсан болоод нийгэм хуваагдчихж байгаа. Гэвч тэр цөөнхийг бол дандаа гадна талаас нь дэмжиж өгдөг байхгүй да. Тийм бол байдлаар нийгмийг өөрийн иргэшээлдээ оруулдаг энэ бол технологич нь аль бол 15 6 дугаар зууны үеэс олон ард түмнүүдээр туршигдсан. Энийг бүр одоо чинь бүр ингээд хотго байдаг юм бол ирлээд хурцалцсан энэ зэвсэг байхгүй. Одоо арчилсан нам арчлыг гэмшин одоо бидний үеийнхэн яг жоохон тэр тал руугаа юм ядаж одоо хоёр намаа бодоход тэгж байгаа хүмүүсийн арчлалт юунд нь арчил гэдэг юмд ингээд байна уу гэж бодохоор тэдний ойлголт нэг юм байгаад байгаа байхгүй. Арчилд бол хүн болгонд адилхан ирэх үг. Одоо би хөдөлмөрлөл одоо сайхан амьдрал эсвэл би дараагийн өдөөс үг хэлж боломж гэдэг юм нэг юм яриад яг тэрийг л бодоод байгаа байхгүй юу? Яг дарангууллын яг эсрэг тавиад байгаа байхгүй юу? Шууд эсрэг тавиад тийм болохоор энэ нь илүү гэж бодоод найдаад итгээд байгаа юм шиг санагддаг юм. Иргэдийн бол ихэнх нь бол ардчлалыг бол илүү юм хэрэглэх боломж гарах юм байна. Илүү гол нь дэлгүүртэй юм худалдаж авах боломж гарах юм байна гэж бодож исэн байхгүй. Ер нь бол барууны тэр нөгөө гой өнгөт сав баглаа бодолтой тэр бол бараанд л ихэнх шохорхсон байхгүй да. Гэвч бол тэр барууны одоо чинь тэр бол одоо хэрэглэгчийн нийгэм бол бусад ард түмнүүдээс манайхаас бусад одоо дэлхийн нүүбийн одоо 200 орчим улс байгаа шүү дээ. Энийг бол ихэнхийг нь олон 100 жилийн туршид бүх одоо чинь баялагийг нь тийш нь зөөж аваадсан эрдэм мэдлэгтэй улсууд, авиас чадвартай улсуудын тэндээ аваажиж өөртөө бол ажиллуулж ашигласан энэ бүгдийн л үр дүн гэдгийг бид мэдэхгүй яваад байгаа байхгүй. Тийм учраас чинь ерөнхийд нь бол одоо чинь ардчил гэдгийг бол одоо хүмүүсийн чиний яг хэлж байгаатай үнэн л дээ. Дарахын өдөөс нэг үг хэлцдэг, урд нь хэлдэг л байсан. А гагцхуг бол одоо цензур гэж байсан шүү дээ. Ямар нэгэн тэнэг үзэл санааг ямар тийм молгоо тэр хүний зөвхөн өөртөө санагдаад байгаа тийм үзэл санааг бусдад бол халдварлуулахгүй гэсэн тийм хориг хязгаарлал байсан байхгүй да. 27 жил бол бид нар ингээд чөлөөтэй тавиад өглөө. Тэгэд эцэстээ тэр улсууд чинь дуртай нь бол одоо ингээд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бол ярьж гэн, хашгирч гэн. Дуртай нь бол өөр санагдсанаараа бичиж гэн. Тийм биз дээ. Тэгэд эцсийн бүлэгт бол өнөөдрийн Монголын нийгэм
нийгмийнхээ хувьд бид нар ямар байна? Ямар чанартай болчих бид нар хүнийхээ хувьд? Ингэж санагдаад байгаа байхгүй юу? Хүн болгон мэдээж сайхныг хүсдэг. Гэхдээ хүн болгон энэ бүхэл нөөц холцоо хязгаартай байдаг. Энэ ардчлалаар хэдий дутууч өөрийгөө илэрхийлж одоо юу дуртайгаа хүснээ хийх. Гэхдээ тийм байж болохгүй шүү дээ. Тэгж ойлгоод байгаа юм байна л да. Тийм үү? Гэвч тийм байдгүй байхгүй. Зүгээр нь айлаар жишээ аваад үзье л да. Ээж аав хоёр нь хүүхдүүдийнхэн эрүүл мэнд, амь нас, ирээдүй өдөр тутмын амьдралын бүх юмыг бол дааж байна. Тэр хоёрт амьдралын туршлага байна. Тэр хоёр бол үр хүүхдээ бол өөрснийхэн санаж байгаа хамгийн сайн сайхан нар хүмүүжүүлчихгийнсэн, сургахчихгийнсэн, боловсралтай болгочихгийнсэн, ирээдүйн амьдралд бэлдчихгийнсэн ийм бол зоригтой байж байна. Гэвч тэгвэл нэг 5 настай хүүхэд нь эсвэл бол нэг 7 настай хүүхэд нь бол ээж аавынхын өмнөөс зүгээр гудамжинд найзынх нь хэлсэн одоо эсвэл нэг телевизээр нэг одоо нэг нэвтрүүлэг, нэг кино үзээд ойлгосон юмараа эцгийнхээ өмнөөс одоо чин цор хийгээд байвал ямар байх вэ? Тэгтээ зэрэг нь эцэг их хоёр нь бол тэрэнд хэлж шээ. Учирлж байна, аргадж байна, тайлбарлаж байна. Гэвч яг ийм болов байдлыг бол нийгэмдэр та нар аваад үзэл. Тийм учраас барууныхан чинь дандаа бол ардчлагчдыг төр улсаан болоо дандаа утаан, доромжилдог, тийм үү? Дэвсэлдэг энэ усуудыг байнгын дэмжиж идэг байхгүй юу? Ер нь та нар эргээд нөгөө жишээ рүү орё л доо. Айлын бол одоо чинь ээж нь аав нь бол өр хүүхдүүдэд ингэж болдгоо маа. Яг тэгвэл тэднэрт учирлаж ярих юм бол чинь тэд нар олон юм мэдэхгүй байгаа учраас тэднэрт бас одоо шууд хэлэхэд бас хэцүү тийм үе бий. Агаач миний охин ингэж болдгоо, миний хүү ингэж болдгоо маа гэд байхад нэг хүн тэр айлд ямар ч тэр айлын хувь заяа хүүхдүүдийн өмнө ямар ч хариуцлага хүлээдгүй нэг хүн чи эцэгийнхээ өмнө ингэж хэлээд бай. Одоо чи бүр бол чинь эцэг их хоёр чинь чамайг ямар нэгэн байдлаар гомдоод юм бол гэдэг. Хүүхдийн эрхэн тэр эдгээр чи ердөөсө бидний тэр амьдралын үнэт зүйлийг эвдэн буснуулах гадныхны бол арга ажиллагаа тэр нийгмийн инженерчлэлийн нэг том зэвсэг нь байхгүй да. Тэд нар Монголын хүүхдүүдийг одоо өрөвдөд өмөлцөд байгаа юм биш байхгүй да. Өнөөдөр бол Монгол бол одоо ингээд нийгмийн хүчирхийлэл газар хавлаа гэж байгаа. Тэр хүүхдүүдийн эрх гэж хүүхдүүдийн эрхийг одоо чин тэр сохтуу эцэг гэсэн тийм үү хамгаална гэдэг. Нөгөөтэй тэд нар хамгийн гол юмыг ярихгүй байгаа шүү дээ. 90 оноос өмнө ажилтай, амьдралтай байсан тэр эцэг нь яагаад одоо чин олон жил ажилгүй, орлогогүй болоод яагаад архинд орчвоо? Тэд нар ч өөрснөө тэр байдлыг бий болгосон шүү дээ. Тэр шалтгааныг нь бий болгосон. Өнөөгийн одоо чин зарим нэгэн бол эцэг эхчүүд шиг ийм болов байдалд оруулсан гол буруутнууд нь шүү дээ. Гэвч бол тэр хүүхдүүдийг нь тэр эцэг эхээс нь хамгаална гэдэг. Энгийн зүгээр болох ухамсарлаар ойлгоход бол тэр зөв юм шиг санагдаж байна. Тэр чин хамгийн гол нь зөвхөн тэр гэр бүл дээр биш. Монголын нийгэмд бүгдд нь нялцаагаад ийм дэглэм тогтоох гэдэг байгаа байхгүй да. Гол нь манай өр хүүхдүүдийг хайрлаад өмөлцөөд байгаа юм биш байхгүй да. Энийг бол одоо чин засгалруулах хамгийн одоо үр дүнтэй арга нь юу юм? Тэр хүмүүсийн чинь ажилтай болох хэрэгтэй биш үү? Тэр усуудыг орлоготой, тэр усууд бол амьдралдаа бол сэтгэл ханамжтай. Тийм амьдрдаг тэр нөхцөлийг нь өөрснөө булан авчаад, өөрснөө эвдэн буснуулж өгөө хийчээд тэгээд бол тэр тухайн тэр үзэгдлийнхэн үр дагаврыг нь эргээд нөгөө улсын эсрэг ашиглаад байгааг ажиглаж байгаа үстэй. Хүний эрх энэ гэж ярьж байна. Гэхдээ бидний хүнийхэн тонд оруулдаггүй байхгүй да. Би дахиад хэлэхэд бидний хүнийхэн тонд оруулдаг. Одоо чинь хөгжиж байгаа улс гэж яриад нь шүү дээ. Тэд нар чинь болоо та нар бол хөгжих хүн болоогүй гэсэн тийм цаг санаагаар хэлээд байгаа байхгүй да. Бидэнд гадныхны хэлж байгаа үг чинь дандаа тэд нар өөр байдлаар ойлгодог байхгүй тэр манай улсуудын гинэн улсууд чинь зөвхөн бидний нөгөө уламжлалт нийгэмдээ байсан тэр утга санаагаар нь тухайн үгийг одоо ойлгоод тэр нэр томьёог ойлгоод байгаа учраас бол бид нар нийгмийн тухай ярьж байгаа боловч гадаадынхан дотроо бол энэс шоолж хөхөрч байгаа үстэй. Одоо 27 жил ардчил тэгээ бүх нийтийн сонгуул гэдэг шүү дээ. Гэвч бол одоо энэ ардчлалын үр дүн нь бол одоо үндсэндээ дампуураад хин ч одоо энэ сонгуулаар юм өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг ойлгосон шүү дээ. Нөгөө ардчлал
хүний эрх, зах зээл гэсэн ийм одоо мемүүд нь шүү дээ. Одоо мем гэж тусгай ийм хорон санаатай ийм үг томьёонуудыг чинь өөрийнхөө ойлгоод байгаа байхгүй да тэр хүн. Тэгэд надад бол одоо чинь эрхийн өгсөн юм чинь би яадын очиж бол одоо саналаа өгнө. Тэр усудаас хэрвээ үнэхээр яг юу болоод байгааг та ойлгож байна уу? Ихэнх нь мэдэхгүй гэж хэл. Гэхдээ та тагд яагаад одоо чинь мэдэхгүй гэж чинь сонгуульд очиж санал өгөөд байна гэдэг юм бол намайг л өг гэсэн шүү дээ. Өгөхгүй байж болдгоо гэлээ гэж хүнээс дууснаа л ярьж байгаа байхгүй да. Эн чинь би бол дахиад хэлэхэд эн чинь зөвхөн арга зал мэх байхгүй да. Тэгэд эргээд энэ ард түмнэр нь өөрийгөө алдаг энэ зэвсгийг нь гаднаас зохион байгуулад бид нар тулгачаад байгаа. Саяхан бол болж өнгөрсөн Америкийн нэгдсэн улсын сонгуулиас топ томроо харагдсан. Би бол урд нь бол ингээд ярьжсэн хүмүүс анзаараагүй байна. Бид нар урд нь 90 оноос ч өмнө 400 одоо 60 хэдэн депутатыг бид нар төлөөлөгчдөө дундаасаа сонгоод тэр 460 хэдэн депутат маань өөрийнх нь төр засгийг өөрснөө эмхлэн байгуулдаг байсан шүү дээ. Гэхдээ тэгсэн мөртлөө бол 90 оноос ч хойш бүх ард түмний сонгуул хийхгүй бол болохгүй. Арчил гэж заавал ингэж байх ёстой юм байна гэдэг. Ингэж бол бид нар бол 27 жил өстө бүр хөлдөө хөгөөж ирлээ шүү дээ. Тийм биз дээ. А тэгэхэд Америкийн бол сонгуул бол бидний 90 оноос өмнө хийжсэн тэр сонгуультай яг ижилхэн байгаа байхгүй да. Яг бол Америкч 538 хүнийг ард түмэн өөрсдөө санал өгч байгаа байхгүй. Тэр сонгогч биш. 568 хүнийг сонгодог. Тэр 68 хүн нь бол одоо ерөнхийлөгчөөр сонгодог ийм бол системтэй байгаа шүү дээ. Өөрснөө тэд нар хэрэгэлдэг боловч бусад ард түмэнд тийм боломж өгдөг байхгүй. Яг бол тэр чинь байнгын бол дотор талтай бол хагаралтай, задралтай, байнгын бол одоо чинь ийм гадна талаасаа удирдлагатай ийм эмх замбраагүй байдал байдığım бол тэднийг одоо завшихад, том дээрэмдэхэд, ловирдоход хялбархан байдаг.